Дэлхийн нийтийн сайн сайхны төлөө цаг агаар уур амьсгалын мэдээлэл. Манай гараг цаг агаар цагуурын эрс дэс нөхцөлтэй нүүр тулж энэ нь бидний амь нас эд хөрөнгө улмаар эдийн засагт нөлөөлж байна. Цагуурын ажилтнуудын найдвартай шуурхай мэдээ нь өндөр таарцтай цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын мониторинг, урьдчилсан төлөв гаргахад чухал үүрэгтэй байдаг. Дайны дэлхийн цаг агаарын тоон загварчил нь цаг агаар уур амьсгалын бүхэл үйлчилгээний суурь үндэс юм. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн ажилтнуудын тасралтгүй мэдээг шаарддаг. Дэлхийн альч байршилд 5 хоногоос дээш цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, уур амьсгалын дүн шинжилгээ хийхэд дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хийсэн ажилтнуудын мэдээг шаарддаг. Өнөөдрийн байдлаар ажилтнууд хомс байгаа нь улс орны хувьд ч дэлхийн хэмжээнд цаг агаар уур амьсгалыг тодорхойлох урьдчилан мэдээллийн хүчин чармаалтад ноцтой нөлөөлж байна. Ажилтнуудын өгөгдлийн хомсдлыг нөхөхөд нэлээд ихээр бий болж байгаа хиймэл дагуулын мэдээ болон суперкомпьютерийн технологийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Гадаргуугийн даралтын ажилтнуудын цэгүүдийн энэхүү зураг нь олон улсын мэдээлэл солилцооны 2020 оны 1-р сарын төлөв байдлыг харуулсан болно. Ногоон өнгөөр тэмдэглэсэн бүс нутаг бол олон улсын мэдээллийн шаардлагыг хангасан бүс нутгийг илэрхийлнэ. Улаан бүс нутаг бол ажилтнууд хийдэг боловч олон улсын солилцоонд гаргадаггүй. Харин саарл өнгөөр тэмдэглэгдсэн нь хүчин чадал, нөөц бололцооны хомсдлоос шалтгаалж ихэнх тохиолдолд мэдээгээ олон улсын солилцоонд гаргадаггүй улс орн юм. Өргөн удам газар нутаг, ялангуяа Африк, Далай, түүний дотор жижиг арлын хөгжиж буй улс орнуудад гадаргын ажилтнууд байхгүй байна. Нөхцөл байдал муу төдийгүй улам бүр дорцоор байна. Жишээлбэл Африкт 2015-аас 2020 онуудад гадаргуугаас хийдэг хамгийн чухал ажилтнууд болох радиозондын ажилтнуудын тоо бараг 50%-аар буурчээ. COVID-19 цар тахлын улмаас ажилтнуудын мэдээ улам бүр багасж байна. 2019 оны 6 дугаар сард Дэлхийн цагуурын конгрессийн үеэр 193 улс орон бүс нутгууд гадаргад суурилсан ажилтнуудын сүлжээний хувьд шаардлагатай хамгийн бага нэгтрэл ба давтамжийн талаар нэгдсэн ойлголтод хүрсэн ба дайны дэлхийн суурь ажилтнуудын сүлжээ гэдэг ойлголтыг баталсан. Дайны дэлхийн суурь ажилтнуудын сүлжээний албан ёсны шаардлагыг тодорхой биелүүлж чадахгүй улс орнуудыг дэмжих. Энэхүү дэмжлэгийг үр дүндээ болгохын тулд суурь ажилтнуудын системийг санхүүжүүлэх шинэ арга хэлбэр шаардлагатай байна. Тиймээс дэлхийн цагуурын байгууллага хөгжлийн болон уур амьсгалын санхүүжүүлэлтийн томоохон түншүүдтэй хамтран системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээг бий болгох ажлыг санаачлан зохион байгуулж байна. Системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээ нь ашиг хүртэгч улс орнууд болон олон улсын байгууллага хооронд шинэ бүтцтэй үр дүнд суурилсан түншлэлийг бий болгох юм. Системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээ нь янз бүрийн арга замаар санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлнэ. Энэхүү үйлчилгээ нь дараах 3 шинэ онцлогуудыг хослуулах замаар дэмжлэг үзүүлэх болно. Нэгдүгээрт системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээний дэмжлэг нь дайны дэлхийн суурь ажилтнуудын үйлчилгээ болох газрын гадаргуу дээр суурилсан ажилтнуудад хөрөнгө оруулалтыг чиглүүлэх олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн тоон үзүүлэлт дээр үндэслэгдэнэ. Хоёрдугаарт системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээ нь богино хугацааны хөрөнгө оруулалтаас урт хугацааны ажилтнуудын мэдээлэл солилцоонд шилжих болно. Энэ нь тухайн улсын суурь ажилтнуудын дэд бүтцийн ашиглал, засар үйлчилгээний зардлыг үр дүнд суурилсан санхүүжилтээр нөхөхөд хувь нэмэр оруулах болно. Гуравдугаарт системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээ нь дэлхийн нийтийн мэдээллийн үйлчилгээг сайжруулах, өөрөөр хэлбэл бүх улс оронд зориулж цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын глобал мэдээллийг сайжруулснаар улс орон бүрт үр өгөөжийг хүртэнэ. Системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээг бий болгох нь бус цагуурын хөгжлийн холбооны амлалт байх болно. Энэ холбоо нь дэлхийн цагуурын байгууллага болон олон талт бүс нутгийн хөгжлийн томоохон банкуд, нэгдсэн үндэсний байгууллагууд, олон улсын байгаль орчин, уур амьсгалын сангуудыг энэхүү дэмжлэгийг өргөжүүлэх, илүү үр дүнтэй болгоход нэгтгэх юм. Системчилсэн ажилтнуудын санхүүгийн үйлчилгээ нь ашиг хүртэгч орнууд болон холбооны гишүүд, цаг агаарын төвүүд болон хувийн хэвшил хооронд шин түншлэлийг бий болгох юм.
Системчилсэн ажиглалтын санхүүгийн үйлчилгээний бий болгосон илүү чанартай, хүртээмжтэй цаг агаар уур амьсгалын мэдээ. Гамшигт үзэгдлээс бидний амь насыг хамгаалах, олон тэрбум долларын хохирлыг багасгаах, уур амьсгалын өөрчлөлт дасан дохицох, даван туулах чадварт чиглэсэн урт хугацааны төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай мэдээлэлээр хангах зэрэгт шууд нөлөөлөх юм а.